Сайн байцгаана уу манайхан. Энэ өдрийн минь төргий Ерөөлийн сууг подкастт оролцох боломж олгосон Эма инхчин нартаа баярлалаа. Тэгээд энэ өдөр би Үлс номын 12 дугаар бүлгийн 1-7 дугаар ишлэлийг хуваалцахаар та бүхэндээ уншиж өгье. За энэ үед Херод хаан түүнийг тэднийг хорлох зорилгоор чуулганаас заримыг нь баривчлав. Йохны ах Яаковыг тэр завчин алуулжээ. Юдэчүүдэд энэ нь таалагдсныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь эсгээгүй талхны баярын өдрүүдэд болжээ. Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж дөрөвтөөр мануулав. Алгасал баярын дараа Петрийг ард олонны өмнө гаргах бодолтой байлаа. Петрийг шоронд хорогдож байхад чуулган бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв. Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө Петр 2 зэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шорон манаж байв. Үзэгтэн эзний тэнгэр элч ирж шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу руу яврон сэрээж гэд ингэ зогсъё. За тэгээд өнөөдөр би энэ ишлээс юу ойлгосон бэ гэвэл энэ нөхцөл байдлын тухай жоохон санахыг хүчээлээ. Тэгээд Яаковын энэ үед бол яг Яаков цаазлагдсны дараа Петрийг баривчлаад шоронд хорж тэгээд одоо юдэчүүд еврейнуудын дунд маш одоо өргөн дэлгэр тэмдэглэж байсан дээгүр хөнгөрөх баярын үеэр болж байгаа явдал байгаа. Тэгээд энэ дээгүр өнгөрөх баярын дараа Петрийг ард толны дунд утаанд оромжилж бараг амь насын нэгүтгэх зорилготойгоор шоронд хийсэн нөхцөл байдлынд ингээ гарч байна. Тэгээ яг энэ шоронд байх хугацаанд чуулган бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байлаа гэсэн. За эндээс харахад бол энэ шоронгоос ерөөсөө суллагдах боломжгүй маш хүнд нөхцөлд маш том харуул хамгаалалтанд байгаа шорон байгаа. Тэгээд энэ нөхцөл байдлаас үнэхээр тэр чуулганы итгэмжтэй тууштай энэ залбирлын үр дүнд одоо Петр суллагдан ариун сүнсний тэнгэр элчийн хүчээр одоо суллагдан гарсан байгаа. Тэгээд үүнээс юу харж байна гэвэл бид бүхэн үн шиг одоо тууштай одоо чуулганаараа сүм цуглаанаараа тууштай итгэмжтэй хичээнгүй залбирлаар бидний дотор бидний зүрх сэтгэлд өөрчлөлт, эдгэрэл, аврал, чөлөөлөлт гэх мэт олон гайхамшигуд биелэгддэг. За тэгээд өшөө дараагийнх нь нэг одоо олж авсан зүйл гэвэл тэр шөнө Петр 2 цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа гэсэн хэсэг байгаа. Тэгэд энэ нөхцөл байдлыг харах юм бол дөрөвтөөр мануулсан гэдгээр 16 хүнээр мануулсан, дээрээс нь давхар гинжээр гинжлүүлсэн тэр нөхцөл байдал дотор 2 одоо цэргийнхэн дунд Петр 50 амгалан унтаж байгаа хэсэг гарч байгаа. Тэгээ энэ ямар их амар амгалан бэ? Энэ амар амгаланг бурхан л өгч тавьшруулж чадна. Үн шиг бидний бүхий л асуудал бэрхшээлийг Иесус Христ өөрийнхөө дотор тайвшруулж тулах арга замыг нээж гэрэлтүүлж тусламжаа боддоор илгээнэ гэж би өнөөдөр эндээс сурч авлаа. 7 дугаар ишлэлээр үзэгтэн эзний тэнгэр элч ирж шоронгийн өрөөнд гэрэл цацарваа гэсэн хэсэг байгаа. Тэгээ энэ надад бас нэгэн төсөөллийг өгсөн. Яагаад гэвэл энэ шорон тэг шүн дунд байгаа бас шүн дунд гэхэр чинь хав харанхуй шорон байгаа гэсэн үг бах. Тэгэд энэ төсөөлөл болохоор надад одоо бидний яг өмнөх одоо Христэд аврагдаагүй байх үеийн амьдрал болохоор яг тийм харанхуй дотор байгаа юм шигээр төсөөлөгддөг байсан. Тэгээд тэр харанхуй дотор эзэнт итгэснээр бидэнд гэрэл гарч ирээд бидний энэ одоогийн амьдрал маань үнэхээр Иесус Христийн гэрэл дотор явж байгаа хэсэг байгаа. Тэгээд итгэлийн ахын дүүс та нартай ирж байгаа өдрүүддээ урам зоригтой хайр инэрлэр дүүрэн эзэн дотор тууштай залбиралтай итгэлтэй
яваарай гэж өрөөж байна. Та бүхний бурхан ивэн сахих болтугай. Амен.